Сайн мэцхан улсчууд сая та бүхэнд ээлжид мэдээлэл хүргэж байна. За баруун төрийн сумын газар тариалан эрхлэгчид манай улсчууд сая тандсан. За учир нь Улаанбаатарын урамшууллаа авч чадахгүй байдалд хүрээд байгаа юм байна. Баруун төрийн сумын газар тариалан эрхлэгчдийн дуу хоолойг та бүхэндээ хүргье. За намайг Цэвэн Огт Алтан Зул гэдэг Увс аймгийн баруун төрийн сумд 100 га талбайд 2021 онд Улаанбаатар тариалсан. Ингээд энэ жилийн ургацаар би 80 гаруй тонн будаа авсан. За энэ будаага би одоо баруун төрийн суманд уудлаад орлуулж чадаагүй одоо хүртэл байгаа. Би энэ увсчууд гэдэг сайт дээр ямар ажиллаар ирсэн гэхээр энэ улаан будааныхаа урамшууллыг төрөөс олгож мөнгө урамшууллыг авч чадахгүй хүрээд ганц бие биш. Одоо тариалчдын төлөөлөл болоод 300 тариалчдыг төлөөлж бид нар энэ асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагууд нь хандаж хурдан дуу хоолой болж та бүхэн сурвалжилж асуудлыг шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж ирсэн. За буудаага гурлын үйлдвэр тушааж ээж бид нар урамшууллаа авах ёстой байдаг. Гэтэл энэ жил гурлын үйлдвэрт Улаанбаатар хот руу тээвэрлэхэд очиж одоо том компанитай том одоо олон га тарьдаг хүмүүс буудаага тээвэрлсэн байгаа. Борлуулсан. Жишээ нь бигийнхэд одоо тэр 80 тоо орчим будаага тийшээ тээвэрлж болно. Яагаад гэхээр очоод тэнд тээвэрлэлээ гэхэд Улаанбаатар хот руу тээвэрлэлээ гэхэд сав байхгүй. Гурлын үйлдвэрүүдийн савнд үрцсэн. Тэнд очиж хүлээлт үүсдэг. Тэгээд за хүлээлт үүсээ шинжилгээ аваад тэдрэд нь болохоор танаа будаа тийм хурагдл хаасна гэж нэгдүгээрт ингэж бидний боодог. Тэгээд дээр нь будаа чанаргүй бай. Тэгээд үнийн буулгадаг. Тэгээд тэрийг ингээд өгье гэвч өглөө гэхэд одоо хүртэл зарим би бол өгөөгүй. Өгсөн хүмүүс мөнгөний өгөөгүй. Энэ байдлаас болоод бид тээвэрлж чадаагүй. За энэ хугацаанд ингээд одоо урамшуул болох материал бүрдүүлж хугацаатай юм чинь. Материал бүрдүүлээд ингээд одоо будааныхаа урамшуул авах хугацаа одоо дууссан. Одоо ингээд гурлын үйлдвэртэйгээ гэрээ хийх хэрэгтэй. Тэгжээж урамшуул авах байл. Энийг одоо аймгийн өдөрлөгт бид нар тариалчдын төлөөлөл уус танилцуулсан. Одоо ийм одоо гурлын үйлдвэр будаа тэнд очоод хөргсөн тээвэрлж очоод тушаасан хүмүүс мөнгө авч чадаагүй байна. Дээр нь өртөг шингэж чинь 120 төгрөгөөр тээвэрлээд тэгээ будааны үнийг одоо доош нь хорогдол хасуулаад тэгээ дээр нь үний доор яхаар бидэрт ямар ч одоо тээвэрсний ашиглах. Тийм учраас одоо энэ эрх хөхийн гурлын үйлдвэр манай аймагт байдیں۔ Тэгээд тэрнтэй яад гэхээр бид нар ингэж санал хүсэл тавьж байгаа. Энэ гурлын үйлдвэрлэлд бид нар ажлын хэсэг болоод за бидний будааг сая 12 сарын 28-нд аймгийн хөдөөжихуйн газрын дарга Цолмон тэгээд хөдөөжихуйн мэргэжилтэн сайн заяа гэсэн ажлын хэсэг хүмүүс очиж үзлээ. За яг хотын хөдөөжихуйн дэмжих сангийн 3 хүн тавд 2 хоног ажиллалаа. Алтан зул за чиний тариа чи хаана байна? Би очиж үзүүлсэн. Энэ хүмүүс бүгд хашаанд нь бол зарим нь Полинд ингээд нур улдаад хучаа хийчихсэн байгаа. Байгаа газарт нь бүгдийг нь очиж үзсэн. Тэгээд очиж үзэл нэг л будааны дээж аваад явсан биднэрт тэр урамшуул дуурал талаар үйлдвэртэй тээвэрлж очиж өгөх талаар энэ урамшуул авах талаар ямар нэгэн шийд гаргаж өгсөн. Тэгээд одоо тэр төрөөс олгож мөнгө урамшуул авч чадахгүй түрээд бид нар одоо ингэ яваад. Тэр эрх хөхийн гурлын үйлдвэртэй бид нар болохоо бид нар байга тарчигсан тариа байж та одоо 7-8 тонн будаа байна гэд нүдээр очиж харлаа. Энийг яагаад тэр эрх хөхийн гурал үйлдвэрлэдэг компанитай нь уулзаад сумын урд өдөрлгүүд нь ярьж хэлээ тариалчдад нь ойлголцоод ингээд өөр дээр нь хадгалтын гэрээ гэж хийгээд материал бүрдүүлээд тэгээд урамшуул нь орчдөг байсан. Тэгэхээр энийг худлаа цаасан дээр юм хийж одоо бидний ойлгоход тэгээд гэрээ одоо ингэж дэмжиж хийлэхгүй аймгийн өдөрлгүүд. За ер нь бол гол асуудал бол энэ. Тэгээд энийг уран нутгийн засаг захиргаа дэмжиж ингээд бид тэр тариагүй юм дээр урамшуул авах гээд байгаа юм биш гол. Одоо очиж үзлээ ажлын гişгэн очиж үзлээ энийг боломжит байдлаар нь энэ тариалчтай дэмжиж энэ төрөөс өгч байгаа тэр мөнгө урамшууллыг ингээд болох талаас нь дэмжиж явахгүй байна. Ийм учраас бид нар ерөөсөө
энд маш их гомдолтой. Тэгээд одоо шат чадны байгууллагад нь хэвлэл мэдээлэлээр дамжуулж дараа тийм бичиг баримтаар харьцацгаая гээд тариаланч нэгдээд гар хөлийнхээ өсөг зураад одоо ингээд бид нар төлөөлөлж явж байгаа маа 300 гаруй тариаланчд. Тэрнээс биш одоо угт тариагүй байж иж ингэж мөнгө урамшуул авах гээд яваад байгаа асуудал байхгүй гэдгийг хэлье. Улс аймгийнхаа тариаланчтай нийт тариаланчтай бүгдний өнөөдөр минь төргөө. Тэгээд ийм асуудал байна. Одоо асуудал ч гэдэг юм уу одоо хүсэл ч гэдэг юм уу да. Энэ манай аймгийн энэ захиргаа турууны бас энэ захиргаа ер нь ямар нэгэн уйлдаа юм алах. Одоо урд нь бид нэр урамшууллаа ингээд ямар ч хэлээгүй ингээд бид нар ингээд дээрээсээ өгж байгаа мөнгө өвдөр ингээд бүх юм ардуулаад ингээд авчдаг байсан. Сүүлийн 2 жил бид нар ямар ч авсан байхгүй. Дандаа энэ одоо аймгаас одоо бидний шалгах гэсэн гэдэг сагдаагч ир шалгалаа бүх талаас ир шалгалаа. Тэгээ нөт нь бас нэлээд хэрүүлэг болж нэг жоох урамшил авсан. Энэ жил бас авах гэтэл бас одоо манай аймаг одоо бид нар бол яг юу яаж байгаа юм болохоор энэ аймаг дундаас нь ингээд байгаа байхгүй юу. Яамнаас болохоор энэ турууны тариалчдынхаа тариаг хурдан урамшуулт хамрагдаа гэдэг дээрээс нь усууд явуулаад хурдан урамшуулт хамруулахад яриад байдаг. Тэгэхээр манай аймаг дээр л одоо энэ дээр нь гацаад ингээд таглаад байдаг. Ийм асуудал үүсэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо сая бид нар өчигдөр энэ цагаан дороод энэ бодол хариуцсан кодожин бодол хариуцсан гэдэг нэг саран заяаг нэг хүүхэнтэй болж уулзлаа. Цагаан заяагаад. Одоо ийм асуудал байна. Одоо энийг бид нар яах вэ гэсэн чинь та нарын тариа чинь бодог тариа биш юм байлаа штэ. Та их олон янзын тариа тарьд юм байлаа штэ. Олон янзын тариа тарьж штэ бид нар чинь сорт чинь 20 30 төрлийн сорт байдаг байхгүй юу. Тэр чинь бид нар аль нь таарч ийнэ, аль нь бид өндөр сорт авах юм гэж бид нар чинь үзэж тэргээ тарьдаг болохоос биш нэгэн сорт тарихгүй штэ бид нар чинь. Үгүй байхгүй юу бид нар чинь цаг ууртаа тохирсон бүх юмдаа ганц төсвөртэй тэр сорт нь өндөр нутгаж байгаа тийм тариа тарьдаг болохоос биш. Тийм нэ мэдхгүй юмараа аваа мэрэгчлэн гэдэг юм тавьчихсан. Тэр хүн биднийхээ эсрэг үйл ажиллагаа явуулсан. Та нар баг одоо 1000 тонныг өгчүүд баг 30 юм шүү хоног ярьсан. Тийм хүн энэ дотор сууж байгаа юм. Бидний талд явах хэрэгтэй хүн. Тэгэд аймгийн даргатайгаа нийлж аваад энэ хурал муралтайгаа нийлж аваад энэ тариачдыг цаасан дээр тариа тарьдгаад нодлогоос хойш энэ хурал дээр юм яригчнаас болоод их хурлын гишүүнтэйгээ юм яриа болсон шүү дээ. Тэрнээс хойш одоо энэ тариачд одоо цагдаагаар шалгуулдаг, борхоороо шалгуулдаг. Одоо бөөн асуудал үүсчихсэн. Жилийн одоо сүүлийн 2 жилийн асуудал болж байгаа байхгүй энэ дэр. Тэгэхээр одоо урд нь бид нар шинээр авдаг юм аа өгдөг юм аа гэдэг авдаг юм аваад ингээд явдаг болсон. Энд чинь засгийн яамнаас ингээд энэ чинь төсвөтөн сууд 150 тэрбум төгрөг ингээд урамшуулт нь олгоноо тариачдыг дэмжнэ гэдэг ингээд бодлогоор ингээд зогсоолоо явж яддаг юмыг манай аймаг ганцаар энэ дээр аймагаас авж байгаа мөнгө хэвтэ аймаг ойлгох юм одоо хаашиг. Тэр мөнгийг одоо тариачдыг бид нар өгөхгүй цаасны будааг өгөхгүй гэсэн. Цаасны будаан бол ягаад тэр ажлын хэсгээ удаа шалгаад тэр тариа нь үнэхээр байна та нарын тариа байгаа юм байна үний юм байна гэж бид нэг будааг харчаад одоо харсан бол тэр будаан дээр 8000 тонн будаа үлдсэн байгаа байхгүй одоо. Энэ дээр ягаад урамшуул бичиж болдгоо юм бэ? Энийг одоо аймгийн зас дарганы 3 өдрөө дуусчаагаад ийм усуудын будаа байна. Энэ дээр нь хадгалтын яриа хийгээд энэ усуудыг одоо дээрээс бас юм шийд ирээд байгаа юм байна. Энийг нь одоо ингээд зохицуулаад тариачтай бас ингээд мөнгө төргийг олгох ажлыг бас хөлсөлтөе хэдүүлээд ингээд ийм бодлого явуулчих хэвээр байтал манай аймгийн дарга маргатайгаа нийлж аваад одоо биднийхээ эсрэг үйл ажиллагаа явуулаад Үүн дээрээс ирж байгаа засаас ирж байгаа мөнгө хэрвээ ороод ирэх юм бол энэ манай аймагт хөрөнгө оруулалт болж байгаа гэсэн үг шүү дээ. Энд чинь одоо бидний худалд наавах чадвар сайдна нэг хүний амьдрч сайжирч байгаа шүү дээ. Нэг тариалч арталтай одоо 20 30 хүний амьдрч чинь ийм бодлого явуулахгүй. Тэгээд биднийхээ төлөө ажиллаад биднийхээ төлөө яг газар дээр нь көрсөн дээрээ бууж ажиллаад биднэртэйгээ нийлээд ингээд ажил төрөл хийгээд нэг аймгийн агроном нэг хүүхэн байгаа. Тэр одоо би урд нь агроном гэж өстө мэддэг байсан. Аймагт тийм агроном байдаг юм мэддэг. Сүүлийн 6 жил ажиллаж байгаа байхгүй юм хүүхэн. За улаангомд ийм агроном бидний төлөө хүн байдсан байж штэ. Энэ хүүхэндээ одоо бид нар ямар ажил тавих ёстой. Одоо та нарын шатгууныг ингэж өгнөх. Ийм шатгуун ингэж ийм бичгээр бүрдвэл ийм техник сангийн техник ийм төгөлтэй техник ирж байна. Та нарын техник ингэж аваараа. Биднэрт маш их ойрхон харцдаг хүн байхгүй ажилдаг. Чи одоо бидний гол бидний ганц түших ганц хүнийг аваачаад чи одоо тариачтай ураад ийм ажил хийж яана гэдэг. Чамаг одоо ажлаас шална гэсэн. Ийм мессеж явсан явж байхад ямар учиртай юм. Энийг л одоо нэг өдрөлгөө та нар ярьж хоороод ямар гарц харгалгаа гэдэг энийг нэг тийш болгож өгч байгаа тоо нод хөөрхөн. Та нараас бид нар та нарын төсвийн мөнгө янз бүр өсвөл бид нар нэг төгрөг авахгүй шүү дээ. Аваагүй шүү дээ. Та нар бидний оруулж байгаа татврын мөнгөөр харин та нарын дотор сууж байгаа устай байхгүй юу? Би тэгж бодож зөв юм. Тэгж л ойлгодсон шүү дээ. Тэгээд энэ ингээд төсвөлдсөн мөнгийг одоо яг хэлбэггүй ингээд олгоод ингээд өгчүүлэх зүгээр байна л гэж ийм л санал хүсэлт байна да. Тэр дэмжих сангийн Тамби Сэрүүн гэдэг хүнээс би асуусан. За би дэмжих санд өөрөө байхгүй.
техник аваагүй. Одоо над өр төлбөр байхгүй. Тооцооны снак байгаа. Би энэ будаа танаа хар өрөн дээр хүргээд ачаад хүргээд өгье. Тэгвэл миний мөнгө орох уу гэсэн чинь манай санд ямар ч мөнгө байхгүй. Нэг төгрөг байхгүй. Тэгэхээр би мөнгөгүй газар руу удаад борлуулах гэж яаж байгаа хүн тийшээ очиод би яах вэ? Одоо ингэж мөнгөгүй газар руу. Тэгэд хутын гурлуу үйлдвэрлэлд тээвэрлэе. Ийм гацаанд дурдсан. Үнийн доош нь жигдэг. Дээр нь күлэт үүсгдэг. Өгсөн хүмүүс нь мөнгө авч чадаагүй болохоор би одоо тийшээ ачаад бас яах вэ? Урлуулж би одоо жишээ нь би зээл аваад нэг бас компани авсан. Тэрнийхээ одоо юу төлмөр байдаг. Хавар тариалал мөнгөд гараад байгаа. Тэгээд одоо удаага борлуулж чадахгүй. Тэр банкныхаа зээл юу төлөхөөл бид нар одоо аргаа бараал ингээл явж байгаа. Түүнээс биш одоо нэг хий юм тарчгаад энэ улсыг хохирох гэгээд 100 200 тонн будааны мөнгө авах гээ яваад байгаа мал. Үнэхээр тэгж бодож байгаа бол одоо намайг яваад шалгуулахад бэлэн байна. Ерөөсөө ийм л асуудал энийг аймгийн удирдлагууд ингээд холбоол урлын үйлдвэртэйгээ яриад ингээд хийчих асуудал байхгүй. Тэгээд болоод авч ийсэн. Би ч одоо нодон нэг авсан. Би одоо сүүлийн 3 жил тарьж яана л. Би өөрийн газартаа болоод энэ жил анх тарьж байгаа. Энэ хүмүүс ч одоо олон жил тарьсан хүмүүс байна. Яг урд нь бас яг яаж урамшуул авдаг вэ? Одоо мул тийм ээ. Энэ Ус аймгийн баруун төрөн сум газар тариалан эрхлэгч Батны мэдгүй байна. Энэ жил бол одоо 12 сарын 20 дээр манай Ус аймгийн застар бол үндэсний олон нийтийн телевизээр манай Ус аймгийн баруун төрөн сум бол Ус аймаг бол энэ жилдээ түүхэндээ байгаагүй хамгийн өндөр газар тариалт хийсэн хамгийн өндөр одоо түүхэнд байгаа сангийн аж ахуй гэж байсаас хойш одоо түүхэнд байгаагүйгээр хамгийн өндөр ургац авсан. Одоо манай Усын тариаланчид одоо 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг одоо яг өөрийнхөө одоо хэрэгтэй сайхан мэдээлэл болохоор ингэ хэлчихдэг. Тэг эргээд одоо яг үнэхээр одоо тэр 8 орчим мянган тонн будаа 30 гэд мянган тонн будаа 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хүндээ хүмүүсийнхээ талд одоо үйлчлэхгүй байна. Миний хувьд бол тэгж хадж байгаа. Өнөөдөр тэр Ус аймгийн одоо газар тариалан хүнсний одоо үйлдвэрийн одоо бодлого хариуцсан мэрэгчлэлт нь одоо аялаа мэдхгүй шүү дээ. Өнөөдөр тэр хүн бол Ус аймгийн 33 мянган тонн будааг яамн дээр очоод одоо энэ гурван үйлдвэртэй уулзаад за манай аймагт ийм будаа байгаа юм байна. Та нар одоо манай аймагаас хэдэн тонн будаа авах хэрэгтэй. За Ус аймгийн застарыг танилцуулъя тийм үү. За дарга манайх ийм будаатай шүү. Манай аймаг ийм будаатай байна. Дарга энийг та бас дээш нь энэ яам руу ярьж өг. Тэгэхээр тэр хүн тэрийг мэдэхгүй. Ямар ч юу байхгүй. Өөр нэг цаасан дээр тоо бичсэн, нэг статистик тоо бичсэн. Нэг хэдгээр тоо бичээл нэг цаас харсан хүн байна тэр хүн бол. Тэгэхэд өнөөдөр тэр хүн бол аялаа мэдхгүй тэр бол сайн менежер байсан бол өнөөдөр бид нар энд ингэ суух ш. Тэр хүн энэ дээрээ Ус аймгийнхаа талаар тодорхой юм хэлж гараа явах хэрэгтэй байхгүй. Тэр хүн ямар ч юм хэлэх юм бол харин ч одоо тэр нэг сангаас сая одоо хөдөөчхөн дэмжих сангаас хөдөөчхөн яамнаас одоо аялын хэсэг нааш манай баруун төрөнд явуулсан байхгүй. Тэгээд тэндээс нь тэр нь энэ Ус аймгаас аялын хэсэг томилоо 2 аялын хэсэг нийлээд тэгээд тэр баруун төрөнд байгаа будааны асуудлыг шийдээд ирээ гэж явуулж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр сангийн яамнаас ирсэн хүмүүс нь болохоор зэрэг бид нар бол ердөөс энэ худалдан авалт хийх манай тийм юу байхгүй нэг төрөгч байхгүй. Зүгээр бид нар одоо энэ баг танаа тариа баруун төрөнд дээр үнэхээр тариа байна уу байхгүй гэж харах гэж ирсэн. Ухааны юм ил. Тэгэхээр одоо өнөөдөр тэр 2 аялын хэсэг нь тэр өдөр бүх удаага үзээд тариаланчтайгаа уулзаад за манай энэ 2 аялын хэсгээ шийдсэн шийдвэр нь одоо яг ийм гарлаа шүү. Одоо ингээд аялын хэсгийн дүгнэлт нь ийм боллоо гэд бид танилцуулах байх гэсэн чинь зугтаа болж байгаа байхгүй. Өөр сүүл авч ямар ч бидэрт уулзсан юм байхгүй зугтаа. Тариа байх гэж байна. Тэгээд тараад сангийн хүн болох чинь танаад бол тариа байна. Үнэхээр байгаа юм байна. Харин чи үзлээ ингээд яваад өтөрмүүдээр нь яваад үзлээ. Энд чинь байгаа юм байна. Тэгж хэлсэн мөртлөө одоо өнөөдөр яг аялын хэсгийн одоо тэр нөгөө тэр хүмүүсийн авсан дээжний шинжилгээний хариу байхгүй. Өнөөдөр баруун төрөнд бидний өрн будаа өгнө гэд Ус аймгийнхаа мэрэгжлийн хяналтын газар өрийн дээж өгсөн. Тэгэхэд Ус аймгийн мэрэгжлийн хяналтын дүгнэлтийг энэ бол хүчингүй. Энэ шаардлага хангахгүй гэж байгаа байхгүй. Тэгээд ахаад дээж Улаанбаатар хотын тэр хабуул аваач өг гэсэн. Ахаад аваач өгсөн. Одоо 12 сарын 2-3 гэж аваач гэсэн дээж одоо хүртэл хариун гараагүй. Эхний 17 хүнийх нь дээжний хариу ирсэн. Гэхдээ дүгнэлт ирээгүй. Одоо тэгээд нөгөө бид нар чинь энэ
бас хүлээлттэй. Нодлон өнгөрсөн жил бас ийм хүлээлт байсан. За сангаас ил өрийн будаа авна. Таваар будаа авна. Та нар будаа авна шүү гэдэг. Ингээд тэр дамжин зэрэг хүн ирж үзчихээ бас баггүй юу? Үзээд за авна шүү гэсэн. Өвөлжин хөлөөгээ дараад байхгүй аваагүй. Тэгээд хавар нөгөөдгөө бид нар чинь бас хавар өөрсдөө борлуулсан баггүй юу? Энэ жил болсон чинь бас яг одоо өрн давн 3 скла цэвэрлүүлж байгаа. Баруун дөрөвний төв дээр ингээ өрн давн та нар бүх өөрийнхөө будааг уутлж авнаа. Уут авах бол бид нар чинь өрөндөө өгөхөөр баахан уут аваад нөгөө нэг бүх будааг уутлж авна гэсэн байхгүй. Тэгэхээр уут аваад бэлдээд. Тэгээд 3 скла ариутгаа бэлдэж байгаа гэсэн. Тэгээд яг цагаад дууссан чинь нөгөө би одоо чим дарга манай сумын дарга агрономи газар харилцааны дарга тэгээ бараа царайлчин төлөөлөл ингээд чим дарга баруун дөрвөн суман дээр ингээд уулзалт хийхэд яг бидний ширээ тойр сууж ярьж байсан. Манай цас дарга чим дарга гэсэн. Нөгөө 3 складч чинь бэлэн болсон нөхөр манай агрономи манай цас дарга хоёр ярьж байсан. Оо бэлэн одоо баг бэлэн болж байгаа. Энэ ихнийхэн бэлэн болсон гэж. Бүр яг бидний нүүрэн дээр тэгж хэлсэн байхгүй юу? Одоо ингээд сайхан склаас аван бэлэн болсон. Биднээс удаага авах гэж байгаа юм байна гэж бид нар баярлаад. Тэгээд ингээд будааныхаа дээд мөжийг явуулаад тэгсэн чи одоо нөгөө сая одоо нөгөө сангаас ирсэн хүмүүс нь танаа сладыг үзье гэж тэгж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө сладыг би үзүүлэх үү? Би үзүүлэх гэж байгаа байхгүй. Тэр тийм уйлдаа тэр яг дарга харахаараа бас ингээд одоо манай сумын хөтөлбөрч гэсэн дарга хараад бэлэн гэж ясны хүмүүс чинь яг яцаа яг аял хэрэг болоод нөгөөдхийн үзье гэхлээр байхгүй гэж юм чи. Тийм одоо ийм уйлдаагүй тийм асуудал үүсэж байгаа байхгүй. Энэ тэгээ одоо энэ юуны одоо манай энэ яг том таардаг хүмүүс нь болохоор яг бид нар чинь ингээд их хэмжээний будаатай хүмүүс нь ингээд будаагаа авч өгөхт нэг хорог одоо урдын үйлдвэрч чинь нэг бүх савн дүүрсэн учраас үнэ өөрөө хийх чадвартай байгаа байхгүй. Аль болох хүнээс хямд будаа авч өөрөө ач гаргаж чад ашигын байгуулга байхгүй. Тэгэл танаа будаа миний будаа сайн байсан ч энэ хүний будаа одоо усаас энэ Улаанбаатарт ачаад ирсэн нөхцөлд бол энэ машин султахын тулд энэ хүн будаагаа буулгана. Тийм учраас энэ хүний будааг би өөрл мяалаад авах л миний асуудал гэдгийг гурилын өдөр бидэд хандж байгаа байхгүй. Тэгэл үзэл за танаа будаа чигшилтэн тийм байна. За танаа будааны энэ орчгор будаа тийм байна гэдэг. Яа удаа хэлж байгаа л нэг хоёрдугаар зэрэг мэрэгэл оруулж ирэнгүүтээ дахиад нөгөө зэрэгээсээ ингэдэг байхгүй. Зэрэгээсээ хоёрдугаар зэрэглээ оруулж тогтоосонгуудаа танаа тэр чигшилтэй чинь 1%. За орчгор өрийн будаан дээр чинь 2%. Ингээд тэгээд нэг 50 тонн будаа хасгаач нэг 4 хоорыг хасгах чинь 50 тонн будаанаас 2 тонн алга болчих. Тэгэхээр чинь нөгөө үнэн доошоо ороод дахиад дээрээс нь хорог ласаад явах чинь бидний будаа чинь 400 бараг 450 мавил ороод иж байгаа байхгүй. Эндээс ачиж. Яг их будаатай хүмүүс нэг нүдэ анаа нэгэд очсон нөгөө машинууд нь одоо та нар хурдан буулгаад явахгүй бол бид нар одоо машин дараачийн ачаанд орох гээд байна гэдэг хэлбэг болоод тэгэл юм хурдхан шиг за салжээ боллоо гэдэг ингээл буулгаж байгаа юм. Тэгээ энэ ийм учраас одоо энэ жижиг тайраад одоо багцад тарьсан хүмүүс одоо 120 тонтой хүмүүс чинь өнөөдөр будаагаа аваач чадахгүй шүү дээ. Нөгөө тэгж өгсөн ч гэсэн тэр мөнгө нь орж ирээгүй. Тэгээд одоо энэ баг хүмүүс ч аваач өгчих юм бол яах юм? Одоо тээврийн хөлс нөгөө ачаадсан машин тээврийн хөлсөө нэхэн шүү. Тэгээд нөгөө мөнгө будаагаа тушаагаад мөнгө авч чадахгүй тээврийн хөлсөө тушаад тээврийн хөлсөө өгч чадахгүй төрж байна. Ийм учраас энэ хүмүүс авч чадахгүй байгаад эндээ хүлээлт үүсгээд тэгээд энэ үлдсэн будаанууд нь одоо энэ 8 орчим мянган будаа ингээд байна гэдгийг хоёр аялын хэсэг нь тодорхойлоод энэс болоод энэ хоёр аялын хэсэг нь энэ 8,000 тонн будааг энэ дээр нь одоо тэр урамшууллын олгочих нь бол баруун түрүүний энэ тариалж гомдоод байх юм байхгүй байгаа байхгүй. Энэ чинь одоо бас одоо нэг л тэр хотлоо очсон хүмүүс нь авж байгаа юм чинь энэ хүмүүс нь бас адилхан авмаар байгаа байхгүй. Тэгээ тэр утгаараа энэ бид нар одоо энэ хүмүүс олгоосаа гэдэг үгдээс ингэж яаж явж байгаа байхгүй. Өмнө яг одоо өнгөрч жилүүдэд 2019 онд ч юм уу яг энэ аймагт гэрээ байгуулаад тийм яг өмнө болж юм бас яг хотлоо аваач өгсөн хүмүүс нь болж юм хоттой аваач өгчаад аймагт болж аймгийн энэ баруун түрүүн дээрээс 2 3 үйлдэл хадгалтын гэрээг хийжсэн байхгүй юу. Тэгээд яг хадгалтын гэрээг хийгээд тэр чинь нөгөө урлагийн үйлдвэрлэлгээд татаж авч чадахгүй бол хадгалтын гэрээг хийсэн бол тэрийг борлуулад мөнгө олоод авах. Тэр нэг хадгалтын гэрээн дээр тэр нэг нь байгаа байхгүй. Тэгээд тэр хадгалтын гэрээгээ урлагийн үйлдвэрлэл нь борлуулалтын хариуцаад ингээд хадгалтын гэрээг хийгээд ингэ юугаа авч ирсэн тийм юу байх. За баруун түрүүн сумын тариаланч каалтж гэж юм байна. Манай энэ урамшууллын асуудал гэхээр ер нь бол урдлын асуудал гэж ярьж байна. Тэр урд нь бол одоо энэ урамшууллын юм дээр чинь баруун түрүүн чинь хурлын үйлдвэр байгаа. Манайх чинь халаалтгүй учраас удирдлагын чанартай ажилладаг байхгүй юу.
өвлөн ажиллах бид тариагаа тариад ороод ирэх хооронд өвөл болно. Тэгээд тэр нодлон бол тэр юу лээ Ханхын зам гэдэг компанитай чинь хадгалтын гэрээ хийгээд тэр компани чинь будаага аваад тэгээд үйл ажиллагаа явуулах компани байхгүй юу? Тэр компаниг одоо үндсэндээ бидний цаасан дээр тариад ирж ийм гэдэг хэл амнаас болж энэ урамшууллын талаар шалгалт явуулж байгаа. Нодлон 11 сард энэ сая бас 11 сард хоёр дахь шалгаж яваа. Тэгээд ингээд шалгаад энэ шалгалтын үрдүнд бидэрт дунд нь одоо бид нар чинь нөгөө тариагаа нөгөө компани чинь бас нөгөө шалгуулаад явчихсан чинь дунд нь хаягдчих واخгүй үндсэндээ. Тэгэхээр манайс одоо яаж юу гэж бодож байгаа гэхээр одоо 8,000 тонн будаанда зүгээр хадгалтынхаа гэрээ хийх ч юм уу одоо энэ ямар нэгэн энэ хугацаанд багц энэ урамшуулалт хамрагдах өсөлттэй байгаа байхгүй манай турууны тариаланчд. Цөөхөн баг тарих тариаланчдтэй. Эндээс бол ер нь хамрагдж байгаа хүмүүс бол байгаа. Явуулт материал нь явуулсан. Тэгэхээр энэ асуудал дээр бол энэ төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа энэ бидний дүү хоолой бол төрийн албан хаагчнууд бол хоорондоо уялдаад холбоотой байх юм бол ийм асуудал хүрэхгүй. Хичээнэ энэ чинь үйл ажиллагаа явагдаад одоо баг тэр урамшууллын мөнгө нь орж ирээ бид нар энэ техникийнхээ өрийг төлөө явж явах. Тэгээ одоо бид чинь он дамж нэртэй болж шүү дээ. Одоо техникийн чойны шатхуун тосны чинь өөрөө ингээд дамжигдаа явж байна. Энэ асуудал чинь бас шийдэгдэх хэрэгтэй байсан. Тэгээ одоо бид тариагаач борлуулж чадаагүй урамшууллаа хамрах чадахгүй учраас бидний аргагүй мөхрөд ийж одоо ийм тариалжтай төлөөж ирж хэлж ярьж байгаа. Тэгээд нэг хоёрд бол энэ баруун турууны тариалангийн бүс нутаг болгох гэж юу явуулж байгаа байхгүй юу. Тэгээд сумынхаа иргэдийн хурлаар оруулаад аймгийн иргэдийн хурлаар ингээд дэшээ ямар явдаг шатлалтай байна л да. Тэгээд ийм үйл ажиллагаа явуулаад ирэхээр одоо нодлон урд нь явуулсан бичиг одоо энэ жил ч ямар ч хариу байхгүй. Одоо тариалангийн бүс нутаг болгож хашаажуулах тийм хөтөлбөрт хамрагдана. Тэрнээс бол малчид тариаланчтай хооронд үл ойлголцол гарч иж байгаа. Манай тариа чинь нөгөө цаг уурын байдлаас болоод намар жаахан 8 сар бороо орчмол бид чинь хугацаа аваад шүү дээ болцсон. Тэгэхээр чинь сүмэн өдөрлгүүд 10 сар хараа хурааж дуустал малчтаа бас жаахан ингээд төвөөсөө дээшээ ингээд хязгаарлалтын мэт байлгах хэрэгтэй байхгүй. Энэ жилийн үед бол 9 сарын 25 гэдэг захимж гаргаад тарианыхаа бидний техник хамбаанд орж эхлэх байхад тариаланчт нь малчт нь голынхаа дагуу тариалангийнхаа бүс рүү орж ирсэн. Мал тариаш нэг Тэгээд мал тариа шувуу бид нар ч одоо үндсэндээ бол өдөр шөнөгүй нойр хоолгүй хүч татчихаж нэг жоох юм хамж авч байгаа шүү дээ. Тэгэхгүй бол тэгээд бид нар ямар ч тариа одоо тариад юм авахарг болцсон байгаа юм. Тэгээд энэ гадаад тариалангийн бүс нутаг болгож энэ яг тэр бүсээ тэр хашаажуулах тэр захирамж одоо тэр юу юм вэ? Тэр төсөл хөтөлбөрт нь хамруулад тэгжээж явах гол нь малчид тариаланчтай хооронд бол бас үл ойлголцож бас цаашдаа бол эвгүй байдал хүрэх магадaltaй байна. Ийм асуудлыг одоо энэ аймаг сумынхаа удирдлагууд хэлхий бид нар аймаг орж иж нэг тэр болгон ярьдгүй мэддгүй юм чинь. Тэгээ сая энэ аймагт орж иж хэлэхэд бид нар бас энэ ер нь бол нэг үл оширсан байдалтай байна. Баруун турун сумд тариалан эрхэлдэг намсраа шум байна. Улаанбаатар хотоос Улаанбаатар хотод амьдардаг баруун турунд амьдарч байсан. Тэгээд нутагта манай нутагт газар тариалан сэргэж хүн амьтан тариад ах トゥ хүмүүс ингээд тариахаар нь бас дурааж бас тарих гэж ирсэн юм аа. Тэгээд нэг 4 жил тариад тарьж байгаа. Тэгээд энэ 150 га тариад ирсэн. Тэгээд тариад энэ жил тариа маань бас боломжийн сайхан ургаад тариагаа багсагаар бас борлуулад ингээд байж атал засгийн газрын одоо сайд мэд сайхан сайдын яриаг сонссаа зургатаар ингээд 100 хэдэн саяг 150 кг гэж тэрүүн кило мөнгө ингээд тариачд худалдаж авнаа, юрд авнаа. Инхээр миний тариа бас харахтаар сайхан боломжийн шинжилгээнд өгөхтөр боломжийн юрд тэнцэхэд гарлаа гэхээр нь удаага тушаач гэж бодоод байлаа. Намар дууслаа, үйл боллоо. Гэртээ харж чаддгаа. Тэгээд өдрөмдөр будаага хүчшээчээд болохоо байгаад нэг гэртээ нэг он гаргачихгээд гэртээ очтол байдгаа.
нөгөө ажлын хэсэг гарлаа будагийн чинь авдаг гинэ гэхээр нь буцаад дахиад ирсэн. Тэгээд одоо тэрнээс хойш одоо хэд он ч вэ? 10 хоног одоо ингээд гэртээ хайж чадахгүй л ингээд байж л байна. Нэг тогтсон нэг шийттэй нэг хариуцлагатай баймаар байна л да хамгийн гол нь. Одоо би бол өөрийгөө за энэ хүмүүс одоо бүгдийн сая ярьчих боллоо. Би бол энэ холоос ирж орон нутгатаа ирж холоос ирж тариа тарьж байгаа. Тариаланчдыг одоо төлөөлж ярьж байгаа л гэж бодож байна. Аймгийн дарга дээр 12 сарын 27-нд орлоо. Бид бас нэг төлөөлөл болж орсон. Ингээд будаа тараагаа борлуулмаар байна. Дараагийн тэмцэлтэй хийлээ. Гээд хэлсээ тэгсэн чинь та нар нэг хүн ирээд цаасан дээр юм бичээд тэгээд мөнгө авдаг цаг чинь өнгөрсөн гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо юу гэж хэлж байгаа юм би тэрийг ойлгохгүй байна. Цаасан дээр юм бичээд гэж. Гэхдээ чи тэр гурлын үйлдвэр түгэн тушаах хэвээр. Тэгэхээр одоо бид нар хуулийнхаа дагуу явж одоо авах ёстой л да. Би хуулимс юм авах гэж хүсэж байгаа гэж би ойлгохгүй байна. Тариа тарьчихсан очоо харлаа. Ажлыг хэсэг нь очоод за байгаа юм байна гэ. Энийг тэгээд тэр хугацаанд нь багтаад энэ эрх бүхийг үйлдвэрүүдтэй тэр хууль журмынхын дагуу тэр иргэдэд урамшуул олгохын тулд одоо бусад урд нь өгчээсэн уран нутаг одоо өдөрлгүүд нь хамтраад шийдвэр гаргаад урамшуулд оруулдаг гэсэн юм. Тариагүй тариа одоо би авах гээд байгаа юм биш шүү дээ. Одоо энэ ажлынхын хэсгийн хүмүүс очиод харчлаа. Энэ 8000 тонн тариа орчим тонн тариа байгаа юм байна гэж. Энэ дээрээ л урамшуулууд хамруулад өгөөч гэж хүсэж байгаа. Тэгээ одоо ингээд гурлын үйлдвэр барих одоо яаж барьж өгөөч гэдэг хүсэл тавьсан чинь бид нар бол зургийг гаргаж өгөө. Төрд мөнгө байхгүй. Та нар зургийг гаргаж өгье, тээж үгийг хийж өгнө. Та нар мөнгөөрөө нийж гурлын үйлдвэрээ барь гэж чим дарга тэгчихсэн. Тэгээ одоо тэр урамшууллын талаар ярьсан чинь та нар тэгж нэг цаасан дээр хүнээр юм бичүүлээд мөнгө аваад байдаг цаг чинь өнгөрчлөө гэж байгаа. Одоо тэр одоо юу хэлж байгаа юм бэ? Тэгээд одоо бид нар хэсгийн дүгнэлт гэж гарсан юм яг ойлгож одоо ажлын гэж дүгнэлт гараагүй. Наа чинь зүгээр л одоо бид нар шаардаад явж байгаа. Та нар ямар юм юу шийдэх гэж ирсэн юм бэ? Яад гэж явсан юм бэ гэдэг. Шийдвэр гаргал та. Тийм биз дээ. Яад гэж тариа харлаа. За боломж за энийг боломжит байдлаар шийдэ. Үнэхээр тарьчихсан хүмүүсийг хохирохгүй тулд тэрээс өргөж байгаа мөнгөний урамшуулыг дэмжиж Монгол улсын засаг төр нь хараад энд урамшуул болгоё гэж өг гээд байхад яагаад энэ дээр нь ингэж хааж буугаад байт юм бэ? Бид тэр одоо ух тариагүй юм дээр би хязгаарч явахгүй шүү дээ. Хариуцлах хүлээх мэдж байгаа шүү дээ. Тийм учраас би тарчгаад мэдээж би одоо 60 тонн будаага би 600 тонн гэж би хязгаарч хэлэхгүй шүү дээ. Энэ хүмүүс харчлаа. Энэ хүн намайг мэдж байгаа. Хяналттай шүү дээ адилхан. Чи яхаар 600 тонноор би мөнгө авдгийг гээд би ч гэсэн ичэн шүү дээ бас болохгүй шүү дээ. Бүгд нэг бүгд мэддэг харж байгаа шүү дээ. Тэр чинь бүгд ингээд тарсан тариагаар ингээд тэргийн сумынх нь агроном гинж гин хавар ургацынхаа мэдээ өгч газар дээр нь очиод таны хурааж байгаа юм уу? Центрийн тогтоож гин хинэн баталгаа гэж аймгийн агроном нь очиод тогтоож гин комиссд нь очиод ингээд бүгд хяналттай байгаад байгаа шүү дээ. Тэгэл тэр чинь энэс ууч нэг цаасан дээр тариа тарьдаг гэж өнгөрсөн жилийн тэр хурал дээр яригснаас болоод энэ асуудал даамжраад явсаар байгаад одоо ингээд дунд нь бид мэтэд ингээд Одоо шийдэх бол баг шиг тариаланчид одоо ингээд тохироод байна. Тэгээ ингээд дараагийн одоо ингэж тэмцэл одоо ингэж хэвлэл мэдээлэлээр хандаж шашаатны байгууллагууд нь одоо бичиг одоо бид нар ингэж хөргөж ажиллана гээд шийдвүлээгээд бүгд нэгдээд ингээд гарах үеийн өсгөө зураад одоо өчигдөр энэ батгаа ингээд бүгдийг ингээд тариачтай гарах үеийн зурууд ингээд аваад ирсэн. Тэгээ ингээд хэвлэл мэдээлэл байгууллага тав хүнд хандж байна. Тий, дөрөв чи одоо өөр нь явуулсан мэрэгжлийн хэлэлцсэн төгөлд хүчингөө болсон. Ахаад дээж явуул гэсэн. Тэгээд ахаад явуулсан. Тэгээд тэр одоо тэр дээж нь 12 сарын 2-нд очсон. Одоо тэр өрийн дээж гэж чинь бас хэцүү хоног хугацаа шаарддаг байхгүй юу? Нэг өрийг одоо чи ингээд 1 кг өрийг ингээд чи нэг тарина гэсэн үг байхгүй юу? Соёолтыг харж иж. За энэ 100 будаа тариад 100 будаанаас хэдэн соёолсон байна. Тэгэхээр бо чи 100 будаанаас 93 соёолоод 7 соёолог гэх юм уу чи 93% соёолтой гэж гарах хэрэгтэй байхгүй юу? А энэ бол 90-ээс дээш үг байж аж соёолт өрн тэнцэж байна. А 90-аас доош бол тэнцэхгүй. Тэр чинь хоног хугацаа шаарддаг юм байна. Тэгээд 12 сарын 2-нд өгсөн. Тэгээд тэрнээс хойш одоо эхний 17 шинжилгээ л одоо
дөнгөж өчтөр хийж шít. Үлдсэн гараагүй байна. Тэгэхээр чин зэрэг нөгөө бидний одоо нэг энэ хүмүүсийн бидний одоо ингээд өсөж байгаа нөгөө одоо 8000 тонны хүмүүсийн бодоотой хүмүүсийнх нь урамшуул одоо хамрагдах хугацаа нь нэгсэндээ баг 1 сарын 1-нд баг тасалбар 12 сарын баг 20-нд тасалбар болсон байхгүй гэж. Энэ 20 гэхээр баг өгцөн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд бид нар чи одоо аймгийн зас дарга бичиг явуулсан. Тэн дээр бол аймгийн зас дарга, сумын зас дарга энэ хөдөөшхөн дарга маргаан тэр бас юм албан бичиг яамд бас явуулсан. Тэгээд тэр бичгийн тэр нөгөө хөдөөшхөн яамд тэр бодлого ирсэн дарга нь бас авч хэлцээд 94 дээр ахаад нэг хугацааг сунгаад тэгээд аялын хэсэг явуулаад газар дээр нь тэр будааныхны асуудлыг шийдээд ирээ гэд аялын хэсэг нааш явуулсан байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс эндээс манай аймгаас аялын хэсэг хамтарч байгуулад баруун түрүүн суман дээр очиод тэр аялын хэсэг хийсэн. Тэр тэгсэн ирсэн хүмүүс болохоор зэрэг яг ирсэн хүмүүс шийдээд ирсэн хүмүүс нь болохоор зүгээр л яг адил төрөөчтэй бидэртэй адил. Бид нар нэг хил будаанаас аваад мэрэгжлийн хэлтийн гадар дээжинд авч ирэхэд бол тэр 3 хүн Улаанбаатар устсаас ирээд тийм будаа авах шаардлага байхгүй байхгүй. Тэр хүмүүс яг л бидний хийдэг аялал хийж байгаа байхгүй. Зүгээр л Улаанбаатар хотоос бид нар хашаа чи явах удаа байна уу байна. зүгээр тэр хүмүүсийн санаа нь болохоор зэрэг за энэ баруун түрүүн суман дээр энэ баруун түрүүн суманд энэ будаа байна уу байхгүй гэдгийг л харах гэж ирсэн. Яг цаад санаа нь тийм тийш харагдаж байгаа байхгүй. Түүнээс та нар өргөн будааныхаа дээж аваад ирэх гэсэн бол бид нар бүх будааныхаа дээж аваад чигэл Улаанбаатар хотод нэг програм тавьж өгöd явуулсан ч тийш болохгүй байхгүй шүү. Тэгэхээр тэр ирсэн хүмүүс зүгээр л бүх будааг нь хараад яг будаа болгоноос дээж нь аваад ингээл явсан байхгүй. Тэгээд будааны харчлаа. Одоо энэ харсан будаан дээр л бид нартай юм аа. тэгээд нэг 8-30 мянган тонн будаа одоо байгаа юм байна. Энэ бол будаа байгаа юм байна. Тэгэхээр тэр 8000 тонн будаанд л одоо энэ хүмүүс урамшууллын оруулах талаас одоо энэ нэг хугацаанд жоохон одоо 1 сарын 10 гэж ижээсээ. Одоо тэгээд хугацаа боллоо. Одоо нэг 10 үрчих юм бол яг нэг адилхан тэр тарьсан хүмүүс нь будааны урамшуул авч байгаа юм чинь бас энэ будаага тариад бодоод бэлэн байгаа хүмүүс бас авах хэрэгтэй байгаа байхгүй юм чинь. Тэгээд л энэ бидний хүмүүсээ төлөөлөл болж ярьж явж байгаа. Энэ зарим хүмүүс ба штэ бас өрийн будаан тэнцсэн будааг авна гэгээд өдөө хүртэл хүлээлгээд байгаа. Урд нь манай аймгийн мэрэгжлийн хэлтийн бас соёолтой юусдаг бас лаборатори штэ. Итгэмжлэгдсэн лаборатори гэж байгаа манай аймаг. Тэгээд хэдэн жил аваад ирсэн. Тэгээд аймгийн мэрэгжлийн хэлтэн дээр дүнэлтэн гарсан. Тэгсэн чинь улсын мэрэгжлийн хэлтийн ерөнхий газраас энэ танай аймгийн мэрэгжлийн хэлтийн дүнэлт шаардлага хангахгүй байна. Ингэж хэрэгдэл ушруулад хүлээлт үүсгээд шийдвэрэн гарч өгдөг. Тэнцэн дээр удаа хүртэл гараагүй. Тэгээд 25 тонн тутамд нэг дээж явуулгээд дахиад одоо би жишээ нь 60 тонн 5 тонн тутамд нэг дээж шүү. тэгээд ингээд жижиг дээж явуулсан. Одоо сар өнгөрөв бол унд амжлаа. Яагаад аймгийн мэрэгжлийн хэлтийн газрын шинжилгээ одоо шаардлага хангахгүй шинжилгээ хийдэг энэ мэрэгжлийн хэлтийн газар үнэхээр байгаа бол ямар шаардлагатай энд буруу юм хийгээд байгаа юм шиг энэ хүмүүстэй. Би тэгж ойлгож байгаа. Бүхэл бүтэн чир байх шаардлага байгаа юм уу? Би бол тэгж бодож байгаа. Үгүйс гэсэн энд үед ажиллагаа явуулж байгаа бүхэл бүтэн агентлаг. Тэгэхэд энэ шаардлага хангахгүй тэгэхээр чинь улан юм дээр дүнэлт гаргаж байгаа шүү дээ энэ газар чинь. Күнсний аюул ганц тариалан биш. Тэгэхээр би бол энийг ойлгохгүй. Тэгэд ингэж иргэдэл чиглэл учруулад тэгээд дээш аваа юуснаа одоо тэгэд үнэхээр одоо тэнцдэг юм бол хурдан тэр чинь 10 хоногийн дотор соёолт үүсдэг юм гэлээ. Сар болжтлаа. Одоо сар болоо соёолохгүй байгаа юм бол юм энэ бүр соёолшгүй будаа байна гэж харин бүр авахгүй шүү. Тэгсэн шүү гэдэг. Одоо өрийн будаа гэж хоёр ойлголтой. Нэг нь 5-аар күнсний будаа болгоо урдын үед тушаад. Яам болохоор өрийн будаа тусдаа нэг одоо 1000 тонн будаа авна гэдэг удаа хүртэл хариу өгөхгүй. Тэгэл одоо ингээ хүлээлт үүсгэхэд одоо дунд нь ингэж бүтэн бид нар одоо яг л тэгж бодож байгаа. Аймгийн мэрэгжлийн хэлтийн газрын чинь дүнэлт одоо шаардлага хангахгүй. Шаардлага хангахуйд энэ ус аймагт ажиллаад байгаа юм биш үү? Тэгээ одоо энэ манай аймгийн чинь хүнсний аюулгүй байдал хэцүү болж байгаа юм шиг. Энэ чинь бүгд дүнэлт гаргаж байгаа шүү дээ мэрэгжлийн хэлтийн газар. Тэгэл бид нар одоо тэгж бодож байна. Одоо ямар шийдвэр гаргаад байгаа мэдэхгүй тэгээд ингээд ийм тэр байгууллагаас бол одоо ингээд өрөнд өгөх хүмүүс нь удаа хүртэл бас хүлээлт. Хэдэн тонн өр авах юм мэдэхгүй. Нууд нь бас бүтэн өр авна гэж явж хамгийн сүүлд нь сав байхгүй. Авлаа гээл хайсан. Ингээд нэг юм асуудал болчиход байгаа байдлыг л одоо бид нар ярьж байгаа. Түүнээс өөр юм аа. Тийм байна. Одоо бид нар яагаад ингэж нэг өрөнд өгөх гээд санд өгөх гээд зүтгээд байна гэж байна шүү дээ. Монгол улсын засгийн газраас ингэсэн байхгүй юу? За өрөнд тэнцсэн бузааг 950 төгрөгээр. За юу.
таварын будаг 750 төгрөгөөр худалдаж авнаа. Дээр нь урамшуулалтаа авнаа. Тэгэхээр чин 750 төгрөгөөр дээр нэг урамшууллын нэмэхээр чин бас нэг 800 гараад өгч байгааз. Гурлын үлдэр өнөөдөр 650 төгрөгөөр аваад тэндээс явуулах хасгаар чин баг 400 хөдөл. Тэгэхээр бид нар чин нөгөө аль болох нөгөө сандаа юунд өгөх гэж бас тэр хүлээлтийг бас үүсгэсэн байхгүй юу? Үнийн зөрүүн дээр хүлээлт. Тэгэхээр бид нар баг нэг дахин одоо бидний будаг чинь гурлын үлдэрийн будаг гэж баг ахаад нуглаад сан чинь нөгөө манай яам чинь өрөнд тэгээ 950 төгрөгөөр аавна гэхлээр чинь бид нар чинь 5-600 төгрөгөөр өгөх 950 төгрөг бодож байгаа байхгүй. Тэгээ бид нар чинь тэн дээр бас хүлээлт үүсч. Тэгвэл таварын будаг таварын будагийн 750 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгэхээр чинь таварын будаага бидэнд 750 төгрөг өгчих юм бол чинь дээр нь ахаад нэмээд урамшуул орох байхгүй. Урамшуулаараа тээврийн зардал хийгээд 750 төгрөг нь бид нар ашиглах юм байна гэж бидэнд харагдаж байгаа шүү дээ. Тийм учраас бид чинь нөгөө сангийнхаа санд өгөх бодолтой хүлээгээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө сая хэлдэг тэр 750-аар авна гэдэг нөгөө сайд зарлаад байгаа газар нь хараа өрн дээр очиж. За хамаалал би очиочоод үгүй гэсэн чинь нөө дамбай сэрүүн гэдэг хүчтэй гэж. Манай санд нэг төгрөг байхгүй. Тэгээд юу яриад байгаа юм. Сайдны бүх мөнгөөс олгочихсон. Тэг гурван тэжээлийн үйлдвэрлэлүүд энэ хүлээлт үүсгэж болох өдрөн дээр байгаа будаг ав гэгээд засгийн газраас мөнгө шийдчихдэг. Тэрэн дээр нь тоглолт хийгээд гурван үйлдвэрлэлүүд нь савд өрсөн гэдэг байдлаар хүлээлт үүсгэхэд бид нар чинь нэг 50 тонн будаа очиочоод би яах юм бэ? Тэр чинь миний будааг мяална. Хорогдол хасна. Тэгээ тэр үнийн доошин хийн. Тэгээ тээврийн хөссөндөө ингээд яхах чинь би ямар ч энд байж тэнд ааш өгч би над ашиггүй шүү дээ. Тэгээ 750-ны өгчийг хахаар тэр яг үнэхээр тэр одоо тэр хар хөрөндөө тэр 150 тэрбум хүмүүсээ өгөөд өгцсөн бол би одоо тэнд очиочод өгчүүд над би мөнгө авчих юм байна шүү. Тэгэхээр чин тэр хөдөөчрөг дэмжих санд мөнгө байхгүй гэдэг. Сая аймгийн хүмүүс очсон шүү дээ ажлын хэсэг. Тэр хотын 3 хүн аймгийн 4 хүн очсон. Тэгээд хашаашаанд талбай дээр нь өтрөмд нь очиж үзлээ. Хашаанд нь үзлээ. Бүгдийг харлаа зураг хөргийг авлаа. Тэгээд дээж аваа явуулсан. Одоо энэ хүмүүс бидний 8000 тонн будаа үзлээ. Одоо тэр 30 гэд мянган тонн хурааж авсан хамаалах. 8000 тонн та нар будаа үзлээ. Одоо ингэ бид иргэдийн гар дээр байгаа. Энийг л урамшуулд нь хамруулад өгөөч л хүсэж байгаа. Энэ одоо манай аймгийн удирдлагууд ингэмэр байгаа байхгүй юу? 2-3 үйлдвэртэйгээ ингэ дууч яриад. Хоорондоо одоо тэр хуулийнхаа дагуу ярилцаад. Энэ тариалчдын гар дээр байгаа одоо ажлын хэсэг хөлжөөд ирсэн 8000 тонн будааг одоо саунд үрцэн гэж байгаа байхгүй юу? Гурлын үйлдвэрийг. Гурлын үйлдвэрийг саунд үрцэн бол та нар яг тариалтаар нь өөртөө нь хадгалтын яриа хийгээд өөртөө нь хадгалуулаад тийм ээ. Өөртөө гурл удаага хийгээд савчин нэгээд жоохон яагаад ирэхээр тэр будаага дагт татаад иймэрхүү ажил зохион байгуулж байгаа болдгоо юм байна гэдэг одоо гэж хэлээд байгаа байхгүй юу? Ийм ажил зохион байгуулад бидний будааг нэг урамшуулд оруулаад нэг гэрэмэр хийгээд нэг аваа таашаа гэж гуугаж байгаа. Нэгээс нэг гуугаад хүсэл тавиад байгаа шүү дээ. Тийм л юм яриад байгаа байхгүй юу? Тий. Энийг одоо бидний гоолаас нь Монгол улсын төрөөс гурлын үйлдвэрийн саунд үрцсэн бол энэ хамаагүй те энэ чинь гурл хүн бүхэн байнга гурл ичж байгаа шүү дээ. Энэ чинь гурл чинь дислаад нь сүлдэн судталтаар нь тэр бидэртээ гэрээ хадалтын гэрээ хийсэн удаа дараа нь ачаад авчулна шүү дээ. Зөөгөөд зөөлгөөд бид нар оруулж ижиг гэх юм бид нар оруулаад өгнө шүү дээ. Ийм л юм бидэртээ хийгээд ташиж гүйж байгаа байхгүй. Энэ аймаг удирдлагууд чинь одоо энэ хоёр компани дуудаад уулзаад юм байна гэдэг ингээд ярих юм бол эдгээр чинь бас нэг шийдэл гарч болно шүү дээ. Болохгүй мó гэдэг нь бас нэг шийдэл бидэртээ хэлж болно шүү дээ. Тийм ээ. Заавал болох гэдэг байгаа байхгүй. Ийм нэг шийдэл өгч гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тэгэлгчим гөвтэй, гоочим гөвтэй нэг хоёр талд ингээд яг дунд нь одоо халины зулц гөвтэй болцсон байгаа байхгүй бид нар. Яг яам нь болохоор энэ тараачтайгаа урамшилг өгнө. Та нар энэ урамшилтын материал бүрдүүлээд энэ хурдан шиг тараачтай шийдээд иргээд дээрээс усуудаа явуулаад байдаг. Энд газар нэгээ гаццсан байгаа байхгүй юу. Яг энэ дэр. Яг энэ дэр. Энэ урд ордон дэр. Тэгэд энийг л одоо манай аймаг өөрөө нэг гарцын гаргаад ингээд янсч гээд гээд байгаа усууд байхгүй бид нар. Сав байхгүй бид нар дээр хадгалж байгаа гэрээ хийчих. Бид нар чи өөрөөсөө хадгалж агаад гурлын өдрийн савн ингээд султахтаар бид нар өгчдөг байхгүй юу. Нэг гурлууч ярьдаг байхгүй юу. Нэг хадгалтын гэрээс будаага одоо бид нар татах шүү энэ сарын. Эдний дотор оруулж байгаа. Тэр гэрээ чи надад батлуулж байгаа шүү. Бид нар чи талтаа би зардагийнхад анхны зам гурлын өдөр чи болохоор бид нартай гэрээ хийчихэд өөрийнхөө нэг юу яах юм бол өөрөөсөө тэр будаага тэр компани авсан будаага өөрөөсөө тэр хот руугаа ачаад ашлыг ачаад турундаа хийдгийг хийгээд тэрд байсан шүү дээ. Тэгээд хийсэн гурлаа турунд бүх аймаг сумуудаа бордохгүй болохоор өөрөөсөө том шалаанслуудад хот руу ашдаг байхгүй дээ гурлаа. Тэгж урд нь аюул зааж явж байсан шүү дээ. Бид хамаагүй өдөрлийн чанартай. Өдөрлийн чанар угааж хийдэг байхгүй будаага угааж. Сүүлийн гурд өдөр. Тэр чинь өөрийнх нь яаж яах нь тэр компанийн ирэх ашиг шүү дээ. Нэг л бид нар тэгээд авсан юм чи тий.
Тэгээ яг уртны явд журмаараа л явуулаад ташаалж гоож байгаа байхгүй юу? Энэ бидний урамшуулыг өгөхгүй гэдэг энэ манай аймаг самг ингээд дунд нэм хийгээд ах шиг. Энэ та нарт бол ер нь ямар ч ашиг байхгүй шүү дээ. Та нар өөрсдөө л юм бэлтгэж гэсэн үг байхгүй юу? Яасан дэр. Тараашдыг сайхан болгоно, ажлын ард түмний амьдралыг сайхан болгоно, орлоготой мөнгөтэй болгоно гэж оршиж байгаа орлогыг одоо хаагаад ахлаа чинь ямар нэг эцэг сайхан байх юм. Тэгээ өөрсдөө энэ дотор сууш бүх амьдралаа марчиж шүү дээ.